Лантун дохио төрийн бус байгууллагаас өнөөдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 42 зочид буудал бүгдээрэнд нь бид насанд хүрээгүй хүүхдийг хамгаална гэсэн ийм постэр наагаад наанга одоо бүх буудлаас бол судалгаа аваад явж байна. Тэгэхээр өнөөдөр бол одоо насанд хүрээгүй хүүхдийг зочид буудалд оруулахдаа ямар нэгэн тийм бүртгэл хийдэггүй. Хяналтын камергүй зочид буудалд өнөөдөр Улаанбаатар хотод маш олон байгаа. Үүнээс болоод одоо 14 настай, 13 настай, 17 настай хүүхдүүдийг зочид буудалд хүчнэж амийг хороолсон. Түүнээс гадна бол одоо маш олон төрлийн гэмт хэрэг, биеийн үнэлэл, зохион байгуулалтын гэмт хэрэгүүд бол гарсан байгаа. Тэгэхээр нэгдүгээр тэр гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгтийн буруутгахаас гадна бас түүнийг нь одоо оршин тогтоолж байгаа зочид буудлуудыг бид өнөөдөр бас насан туршаагүй хүүхдийг хамгаалаач гэсэн юм ёс зүйн ухамсарын хүрээнд уриалга явуулна. Буудал кафе гэдэг нэртэй бараг нэргүй шахуу ийм буудал руу орж ийн. Ер нь бол үнэхээр хангалтгүй маш аимшигтай буудлууд бол байна. Бүр одоо зочид буудал захын гэр орооллын голд бол ингээд 3 давхар тоосгон байшин дотроо ресепшн байхгүй юу ч байхгүй. Тэгээ очихоор бүх гэрлүүдээ ингээд дараалал унтраачдаг. Дотор нь нэг хэдэн шалан залуучууд байж байгаа. Юу болж байгааг мэддэхгүй. Ийм оромжууд бол Улаанбаатар хотод олон байна. Тэгэхээр Лантун дохио бол Монгол улс даяар бүх одоо зочид буудлуудыг хяналтын системтэй, бүртгэлийн камертай байхыг уриалж байна. Тэгэхээр энэ болохоор одоо яг зочид буудал тусгай зөвшөөрөлд олгох. Тийм, зочид буудалд энэ буудал жуулчны бааз, гэр бааз, одоо яг 80-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тийм амралт байр суурьны ажиллагаа эрхэлдэг газруудад ерөнхийдөө энэ журмыг ингэж багаж хөндлөж үйлчлэл эрхлэх зөвшөөрлөө нийслэлийн ажлын газраас авах байхгүй. Тэгэхээр яг энэ журам бол бүх зочид буудалд очтгүй. Энэ журам бол ерөнхийдөө яг энэ журмын дагуу зочид буудлууд харагдсан. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл. Тэгэхээр яг одоо мөрдөж байгаа журам дээр бол насан туршаагүй хүүхдийг зочид буудалд одоо хараалалттай хяналтын хүндсэн тийм одоо ямар нэгэн заалал байхгүй юм байна шүү дээ. Ямар ч тийм заалал байхгүй. Энэ журам дээр бол шинжилэлт оруулах шаардлагатай байгаа. Зайлшгүй шаардлагатай байна. За тэгэхээр хана буудлын шинэ нэр юу вэ гэж чинь? Уянга зочид буудал. Уянга зочид буудал одоо насан туршаагүй хүүхдийг хамгаална гэдэг амлалтанд Тийш. бас нэгдэж байна. Загаагүй шүү. За маш их баярлалаа хичээл. Танд одоо англи хэлсээ бидний уриалгыг дэмжсэн төлөвлөрийг хүүхдийг хамгаална гэдэг. За. Энэ маркетинг гэж. За. Тэгээд угаасаа ялангуяа сангаахын баян зэрэгт өөрт бол энэ бодлого маш их хүчин гарч байгаа. Насан туршаагүй. Хоёулын яриадлан бичиж байна. Инвестор ингээд орсон цаг юм. Хүний нэг юм харагдчих газар. Тэгээ заримдаа юу яадаг байхгүй ингээ яг гоо эрэгтэй нөрөөгөө аваалаа орчдөг. Тэгээ араас нь нөгөө нэг октод нь ордог штэ. Тэнгүүд хүүхдүүд оруулахгүй гэдэг нь бодлоо байхгүй. Эрэгтэй нөрөөгөө аваад дотор орсон дараа. Хүүхдүүд нь шууд ресепшн тавьчихгүй баг. Тэгээ шууд л ингээ дугаарыг хэлчихдэг. Тэгэхээр бид нар юу өгөхөд орж яах гэж чинь тэгээд бидний амьд. Энэ айгүй хэцүү асуудал болчиход байгаа шүү. Яг хотын төв энэгээр бас арай гайгүй байж магадгүй. Ялангуяа захын гэр оролцохоор амнаас тийм гайгүй.